тэр хурлаар авахын тулд бас нэг тодорхой хэмжээний бас Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн хэмжээнд үлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтэргийн гаралт шийдвэрлэлт шалтгаан нөхцөлийг сүүлийн 3 жилийн байдлаар судалсан байна. Судалгаагаар тус дүүргийн хэмжээнд хууль бусаар ан агнуурын бүтээгдэхүүн дамжин өнгөрүүлэх зорилгоор тээвэрлэх, хууль бусаар мод бэлтгэх, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн нийт 14 хэрэг шалгагдаж, байгаль экологт 1.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ төрлийн гэмтэргийн гарч байгаа шалтгааны нөхцөлийнх нь бас нэг хэсэг нь ерөөсөө иргэд бол энэ төрлийн гэмтэргийн талаар мэдээлэл байхгүй. За дээрэс нь одоо энэ байгалийн ургамал хууль бус юм уу, ховор юм уу, нэг ховор юм уу гэдэг ингээд энэ ангиллыг мэдхгүйгээс болоод за тухайн ховор ургамлыг бол ингээд энгийн ингээд байдаг хэрэгцээнд байдаг зүйлээ гэж ойлгоод ингээд гэмтрэгт холбогдож байгаа нэг нөхцөлөд бол байгаад байна. Тэгэхээр энэ төрлийн гэмтрийг бууруулах хамгийн анхан шатны хэрэгцээ нь бол төрийн болон төрийн бас байгууллагууд гэмтрэгээс урьдчилан сэргийлэх энэ ажил бол заавалчгүй иргэдийн одоо энэ эрх зүйн мэдлэгийг бол дээшлүүлэх ийм шаардлага нөхцөлөд бол үүсэж байна. За Чингэлтэй дүүргийн хувьд бол газар нутгийн хувьд Улаанбаатар хотын хойд талд байдаг тийм ингээд ойн самбхи газар гэдэг хамардаг газар нутагтай. Ийм учраас энэ байгалийн ургамлын хууль бусаар бэлтгэх, хууль бусаар мод бэлтгэх эсвэл газар энэ хэмжлэлд хууль бусаар алдах төрлийн гэмтэр зөрчлүүд ихэвчлэн үлдэгдэг. Дээрээс нь хамгийн чухал зүйл нь гэвэл хойд зүгийн бүсийн нутгаас үлдэгдсэн байгаль орчны үлдэгдсэн гэмт хэрэг Улаанбаатар хот руу дамжин өнгөрөх зорилгоор Чингэлтэй дүүргийн пост дээр шалгагдаж энэ төрлийн гэмтэр бүртгэдэг юм онцлогтой дүүрэг байгаа. Мөн энэ туслангийн бүсэд байгаа айлуудад газар эзэмших гэрчлэгээ холгосноор энэ бүс нутагт байгаа ойн сан бүхий газараас мод бэлтгэх иргэд маань байгаль барилгын байгууллагын зорилгоор модыг бас устгах зөрчлүүд хилээд хөвөлдөгддөг байгаа. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас зохион байгуулсан байгаль хамгааллын хилцүүлэгт тус дүүргийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, цагдаагийн газар, экологийн цагдаагийн алба, нийслэлийн байгаль орчны газрын эрх бүхий албан хаагч зэрэг 43 хүн оролцож хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлын хүрээнд санал солилцлоо. Цаашид тус дүүргийн нутагт байрлах, гүнддэх шалган өнгөрүүлэх цэгийн үйл ажиллагааг сайжруулах, хотын нохойн бүсэд байгаль орчныг бохирдуулах гэмтэргийн шинжтэй үйлдэлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр үе шаттай арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.